За бичлэг эхэлсэн үү? За энэхүү бичлэгээр би Grow Garden дээр хамгийн best авахлах аргуудыг ингээд туршиж бас танаас зааж өгсөн байгаа. Бас ингээд шинэ артедийн талаар бас ярьсан байгаа. За тэгээд олон юм яриад л бичлэгэнд орцгоё. За тэгээд өмнөх бичлэгнийхаа giveaway-ийн азтан тодруулчихъя. За тэгээд guys ингээд хэдүүлгийнхэн хүмүүс мань ингээд гарч ирсэн байна. Тэгээ ингээд одоо ингээд шууд ингээд харангуут л одоо хэдэн хүн байна те тоолоцгоё 2 4 6 8 10 хүн байна. За тэгээ энэ 10 хүнээс нь за одоо хин манай одоо 22 тэрбумыг хоцох вэ. За тэгээ guys нэр хэлэхэд өмнөх бичлэгний азтан тэгээд одоо giveaway-ийнхаа юг авахгүй юм шиг үлээ тэгээд тэгээд тэрээр өөр гейм хийхээс. За тэгээд одоо олон юм яриадлаггүй шууд явцгаая. Let's go. За шагаа 984. За тэгээд юу ч гэсэн шагаа 984-ийг ингээд найз үлсэлт явуулчлаа. За тэгээд giveaway ялагч болсон баяр үргээ. Тэгээд одоо миний араас ороод ч юм уу те giveaway азтан байна гэж хэлээд одоо юм 22 тэрбум аваарай. За тэгээ guys тэгээд bye. За тэгээ саяны харж байгаачлан дахиад ингээд giveaway-д ялахыг хүсвэл 1-р лайк дараад 2-р subscribe дараад манай найз Kenji ороод ирлээ. 1-р лайк дараад 2-р subscribe дараад тэгээд 3-р comment хэсэгт үзсэн нэмээ бишээрээ. За тэгээд бичлэгэнд орцгоё. За мачи гарлаа bye. За тэгээ харж байгаачлан одоо би ингээ автокликээр ингээ бэлдсэн байна. Энэ ингээ байж байна. Ингээд энэгээр нь ингээ одоо энэ бөөнхий бол яах вэ? За тэгээд байж та бороо. За тэгээд юу гэсэн энэ авахлдаг аргаар болохоор одоо ингэдэг байгаа. Gear shop юм уу? Ямар нэгэн шопн дээр очоод одоо ингэ штэ. Одоо ингээд Xiaomi Gear shop гэдэг. Shop руугаа орлоо. Одоо ингээд жишээлбэл ингээд одоо ингээд Grandmaster Sprinkler авах гэж оролдсон штэ. Тэгээд авах гээд ингээд юун дээр байхгүй байгаа штэ ингээд шопн дээр. Тэнгүүт чи ингээд автокликрээ татаад одоо энэ стокн дээрээ дарна. Тэгээ одоо хэдүүлээ та нарыг харж байгаа шин эндээ тавиад одоо энэ дээр бас дарна одоо энэ гурвалжин. Одоо гурвалжин дээр ингээд шууд дарна. Ингээд дарлаа. Шууд энэ ингээд автоматар ингээд дараад байгаа байхгүй. Тэгээд энийгээ ингээд утсаа юм уу компьютераа ингээд асаахгүй ингээд унтраахгүйгээр ингээд хайчин ингээд утастай бол тэгээд утсаараа цэнгэлэнгээр ингээд хайчих юм бол та ингээд нэг юм уу 2 хоногийн дараа ингээд харах юм бол баахан Grandmaster Sprinkler авч чадна. Гэхдээ яг стокнд байх шалтгаан л да. За тэгээ энэ яг ажилт юм уу гүм үү гэдгийг би та нарт яг ингээд шалгаж үзүүлье. За одоо бас seed shop-ыг ингээд хийх гэж оролдсон шүү дээ. Seed shop-нд одоо жишээлбэл strawberry авах гэж байхгүй тэгээд энийг эндээ ингээд тавилаа. Ингээд дугаараад байгаа шүү дээ. Тэгээд одоо хэлэх юм болохоор одоо шууд ингээд carrot seed дээр дараад ингээд одоо гурвалжин дээр дарчмаар ингээд автоматар ингээд авчихна. За ер нь бол автокликер бол ажиллана. За тэгээд ер нь бол ингээд seed shop ер нь бүх шопн дээр ажиллах байгаа. Жишээлбэл одоо бас тэ ингээд gear shop бас PTG дээр болох байгаа. Яг бол PTG чинь ингээд өндгөн дээр дарж шууд ингээд юу яадаг. Одоо жишээлбэл ингээд багийг авах гэлээ байхгүй ингээл комик авлаа. Байж тэгэл ингээл тэгэл. За тэгээ бас косметик дээр бас болно штэ. Косметик дээр одоо энэ үнийг харж байгаа косметик дээр бол болохгүй яг тэгэл. Тэгээ энд одоо ингээд рандомор гарч ирэх болохоор рандомор ямар ч өөр юм гарч ирэх болохоор косметик дээр л ганцхан ажиллахгүй энэ автокликийн арга. Тэгээ энэ ер нь бол хамгийн бест авахлах арга. Бас ингээд
бас нэг одоо pet dupe аргыг би танад зааж өгье. Одоо автокликер байхгүй. За одоо тэгээд common summary Eternal-ийн бичлэгээс үзсэн мэт одоо ингээд Summer нэг ивент автад болж хахад ийм Starfish гэдэг ийм амтаг гарсан шүү дээ. Одоо энэ нэг 17 настай. За би Starfish-а харуулъя та нарт. Би буруу бичсэн баг та. Тийм ээ. За Starfish нь болохоор яадаг вэ гэвэл одоо та нар харах юм бол ингээд за энд чинь ингээд дарлаа ингээ өөртөө 754 XP өгдөг гин. Секунд тутамд өөртөө 750 XP өгдөг. Энэ жишээлбэл одоо Blood Owl бас ингээд Grey Mouse, Brown Mouse-аас бараг 2-3 дахин илүү тэгснэ common summary-гээс 50% унах chance-тэй хамгийн их ундаг. Тийм болохоор та нар Starfish-ээс аваад ингээд та нар скол одоо энэ байгаа шүү дээ. Одоо ингээд ийшээгээ дараад одоо эдрийг ингээд ихсгмээр байгаа бол тэгээд яаж яхаа их настай ингээд юм байхгүй байгаа шүү дээ та нарт. Тийм болохоор та нар ингээд Starfish-ийг ингээд common summary-гээс авч агаад унгаагаад garden дээрээ зүгээр хайчих заяа. Хаяхтаа бас ингээд одоо moth гэдэг энэ амтан байгаа. Энэ moth байхгүй бол тэгээд хүнээс гүйж байгаа авчихдаг. Тэгээд нэг moth тавиад ингээд шүнжин над чиг би та нарт хэлсэн шүү дээ. Нэг уцаа цэнгэлэн скол компьютер унтраахгүйгээр авах юм бол бас энтэй адилхан арга одоо баг 2-3 хоногийн дараа энэ шууд ингээд баг 100 настай баг болчихно. Гэхдээ яг болохгүй байж магадгүй л зэн одоо юм одоо олдсон компьютерийн систем глич энтер болоо тэгээд яач магадгүй. За тэгээ ингээ миний best авклах аргууд боллоо. За тэгээд ер нь одоо хэдүүлээ энэ шинээр өчигдөр гарсан энэ cook гэдэг энэ автад энэ талаар ярилцуулна. За энэ дээр ч одоо хүмүүс чи ингээд fruit өгөөд ингээд тэгээд хоол хийгээд хоолоо энэ гайд өгöd байгаа шүү дээ энэ pig. Тийм болохоор гэхдээ энэ яг ингээ хүссэн юуг нь одоо ингээд reverse work гэх юм уу. Ингээд одоо юу идмээр байгаа гэхээр waffle гинэ. Одоо энийг хийхийн тулд одоо хүмүүс яг ямар жорыг хийх юм мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор та нар штэ. Одоо энэ харж байгаачлан Google-ээс grow a garden fandom гэх юм ингээд fandom com гэд хайчин. Тэгээд та нар ингээ орно штэ. Ороо ишээ орлоо. Ороод ишээ орсон ч болохгүй байх юм. What? За хэрвээ та нар ингээ орж болохгүй байвал штэ. Орохгүй байвал та нар энийг тэмдэглээд авчихсан. Энэ бол Eternal-ийн бичлэгэн дээр контент креаторуудын одоо зохиосон ч гэж аргууд байгаа. Энэ аргууд нь гэхдээ болохгүй байж магадгүй болчих магадгүй болохоор эдгээр болно. Нэг бол болно, нэг бол болохгүй шүү guys. Одоо жишээлбэл та нар харалтаа ингээд soup хийх юм бол нэг random fruit хийгээл sandwich хийх нь бол 2 tomato and 1 corn. Тэгээд ер нь л энэ баг хударсан л ах та тий. За хамбургер waffle гэдэг одоо хэдүүлгийнх нь хийх гээд байгаа юу штэ. Waffle нь болохоор нэг pumpkin and нэг watermelon гэж байгаа. За хэдүүлээ тэгээд энийг туршиж үзцгээе. Нэг pumpkin нэг watermelon. За guys тэгээд надаа pumpkin and watermelon-ийн seed ингээд нэг нь 2 ширхгүүд байгаа юм байна. За тэгээд хэдүүлээ шууд ингээд ургуулчих 2 байдлах юм. За тэгээд шууд одоо юу гарах вэ дээ? God God-ыг ургуулаа water can-аараа шууд
За шууд ингээ water can хоёулаа дээ. Hey guys, бас нэг юм хэлэхэд байна шүү дээ. Одоо гол нь та нар ингээд шүү дээ. Ингээ гол нь та нар шүү дээ. За яж байгаа guys. За тэгээ guys одоо урагчлаа. Тэгээ ингээд би та нарт нэг зөвлөмжийг өгөхөд байна шүү дээ. Одоо ингээд watermelon за би ингээ очиж өгье заяа. За жоохон удаан маш удаан. Мэн хүн ч waffle мэраа гэж байгаа шүү дээ. Ингээд нэг watermelon тэгээд pumpkin ингээд чи за энэ контент креаторуудын зохиос арга нь бол худлаа юм байна яа тэгвэл нэг pumpkin угаасаа хоёрхан фрут хийхгүй шүү дээ. За шууд ингэ яач. Guys үний юм байна. Waffle хийчлээ. Би худлаа гэсэн. За sorry. Guys тэгтээ шүү дээ. Та нарын одоо хоолч нь нэ шүү дээ ингээд одоо юу гэмээр ч юм бтээ. Би ч миний авсан waffle хана. What the fuck? За энэ арга бол ер нь баг худлаахан шахуул юм байна л та. Энэ доор байгаа юм бол за тэгээд guys энэ арга бол юу та нар Grow Garden fandom server-ээс хайгаал үзээрэй. Grow Garden fandom server дээр Bone Blossom метр ингээ орцсон байт юм лээ. Тэгээд content creator-уудын бол худлаа л байлаа л та. Тэгээд та нараас ингээд том fruit өгнө шүү дээ guys. Ингээд том fruit өгөнгөө том хоол тавлаад тэр хоол нь том бас ингээд өөрийнх нь хүссэн хоол байх тусмаа энэ prismatic divine-уудыг авах боломжтой шүү guys. Тэгээд guys энэ удаагийн бичлэг ингээд дууслаа. Таалагдсан бол лайк болон subscribe дараарай гооч шүү. 1k 100 subscribe скол 1k subscribe та болъё л да. Яс content creator болъё л да тэс. За тэгээд bye guys. Good night. Бичлэгээ дуусгаагүй байсан биш.